одоо ингээд биш яв. Энэ 150 машин сошиал боо. Энийг дарга энэ замыг бүтэн Бид нэр Улаанбаатар хотоо бол ногоон хот болох зорилтойсэн байна. Хоёрдугаар Улаанбаатар хотыг зэгцлэх шаардлагатай. Тэгээ Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл, Монгол улсын нүүрс царай болсон юм хот. Тийм утгаараа энд ажилд амьдарч байгаа улсуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид нар бас нэлээдгүй ажил зохион байгуулалт, нэлээдгүй олон эсэргүүцэлтэй толгорч байгаа. Жишээлбэл та бүхэн мэдээ одоо би өнөөдөр хүлээж авч байгаа энэ сансрын их тойроогийн иргэдийн нэрлэгээр бол Баян цээлийн гудамжийг тогтчулсан. Хуучин бол энэ ерөөсөө сул шороо хөрстэй бүх зам нь эвдэрсэн. Тэгээд бараг 40 орчим түүц тавьдсан. Тэгээд замраагүй байдлын одоо ямар илэрлээд тэр бүгдийг цугларсан. Тэгээд оршин суугчдын зүгээс маш санд гомдлогоодаг юм гудамж байсан юм байна. Тэгэхээр миний мөрөө хөтөлбөрт бол Улаанбаатар хот юм жишг гудамжуудыг бий болгоно гэж мөрөө хөтөлбөр тусны дагуу бол бид нар 600 орчим сая төгрөгийн төсвийг өнгөрсөн 17 оны эцсээр гаргаад одоо энэ 17 он 18 оны эхний хагастай багтааж энэ гудамжаа тогтчул дуусч байгаа юм байна. Одоо ингээд харахад бол энэ хуучин байсан ив самбраагүй байдал, бохир зоон байдал бүгд алга болоод энд бол ногоон байгууламжийг бий болгосон. Тэгээ ногоон байгууламжийн шинэ менежментийг нэвтрүүлсэн. Улаанбаатар хот байхгүй юм зөвлөг суулгасан, нарс мод суулгасан ийм гудамжууд тогтсон байна. Энд бол манай иргэд хөдөлмөрчд маш таатай байгаа. Энэ мэтчилгээ бид нар гудамжууд зохицуулна. Бид нар 2017 оны 6 сард бас мөн Баян гол дүүрэг дээр юу нэ 10 дугаар хоолой уртлын зам буюу 3 дугаар эмгэн уртлын замыг зогсоолсон. Тэгээ энэ мэтчилгээгээр ингээд тогтчулж байгаа маа. Харамсалтай нь одоо бид бүх гудамжаа ингээд тогтчуулах хөрөнгө мөнгө бол дутагдaltaй байгаа. Гэхдээ бид энэ жил бол энэ сангийн яамд хүсэл тавиад Улаанбаатар хотод жоохон ажил хийхэд тулд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэл тавьсан байна. Тэр ингээд бололцоо гарах юм бол манай догчдын компаниуд, манай энэ өөрсдөө суулгац хийдэг энэ компаниуд бол одоо нэг үе явах юм бол маш чадaltaй болсон. Ямар л бол ямар модыг ургуулах технологитой юм чадaltaй болсон. Бид нар Улаанбаатар хотоо богино хугацаанд ногоон болох боломжтой юм а гэж бодож байна. Бид бол одоо энэ сансрын тойронгийн гудамжууд бол манай бас Улаанбаатар том гудамж нэг шүү дээ. Тэгээд энэ гудамж бол ийм сайхан болсон явдал одоо бас хангалуун байгаа маа. Анхны нэг байна. Хоёртой ногоон байгуулалт энэ бол гэж байна. Энэ ногоон байгуулалт зүдүүд байна. Энийг цааш нь хийж. Тоош нэг.